Амьдаа бибинэ хайрл хүмүүсээ аливаа сайхна бусдаас битгий хармал хэрэггүйгийн зэвэр зүрхийг нь бүр шархалуул хэн нэгнийгэн харанхуй нөхрөө бүү түлх архинд орсон нэгнээ шоолж бүүинэ аяачны аавчинч байж мэдэн шүү амжиж чи өөрөө алдрын оргилд хүрсэн л бол аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг ачиг чин тэд бас бүү мартаг ганц сайхан үгээр дутгаж яваа хүнд гарцаагүй түүнийг олж хэл гадаа нартайч гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бус удаа тохиолдно. Бүсгүй долн үлэмсийг асуулгүйгээр арчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч өөр нэг өдөр чи гуйнич цаадагч нь дуулна. Бидний амьдрал ав адилхан шүү. Бидний хасар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний зам дээр ав адилхан уучрал тохиолдно. Өлгийн авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй өргөн хорвоод хүн хайраар л дутж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн гадаар төсөөлдөг болохоор алтан нар бидэнд илчигэрдэн ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном амьд явахыг би бусдадаа хайран өгөхийн нэр гэж бодном амьдаа л бибинэ хайрл хүмүүсээ. Дурсамжууд хөвөрсөн бас нэгэн сайхан үдшийн мэндийг үзэгчдэд хүргье. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчдийн хувьд бид бүгдний хамгийн бахархалтай, хүндэтгэлтэй хүмүүс бол үе үеийн алдартай сайхан нэвтрүүлэгч нар маань байдаг. Тэгээ өнөөдрийн дугаартаа бид Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн нэвтрүүлэгч Бямбагчийг урьсан байна. За энэ үдшийн мэнд хүргэе. За баярлалаа. Энэ үдшийн мэндийг бас хүргэе. Ингээд энэ нэвтрүүлэгтээ урьж сайхан дурсамжийн маань яриулах гэж байгаад үнэхээр их баяртай байна. Үзэгчдийн хувьд бол манай наран туяа гавьяат, Бямбаг гавьяат гэдэг энэ хүмүүстэй дэлгэцээр дахин уулзаж учрахыг байн хүсэж байдаг. Тэгэхээр таны хувьд хамгийн сүүлд бас цагийн үрдийнхэн тусгай дугаарт оролцсон байх. Ер нь ингээд гавьяаныхаа амралтанд гарцсан байж байгаа буцаад энэ телевизийнхаа хаалгаар орж ирэхээр ямар мэдрэмж төрдөг юм бол? Надад хэмжээшгүй их баяр төрдөг. Залуу сайхан цаг үе минь эргэж бодогдно. Тэгээд хамт ажиллаж байсан тэр сайхан улсууд маань бодогдно. За тэгэл заримдаа бүр зүүдэлдэг шүү дээ. Одоо хүртэл зүүдэлнэ. Телевизийнхээ студид байгаа юм шиг, мэдээ уншиж байгаа юм шиг бас заримдаа хөхтөө юм зүүдэлнэ. Биелэхгүй ч юм зүүдэлнэ. Тэгэхээр ерөөсөө л дурсамж гэдэг бол хүний амьдралын хизээч мартагдахгүй хүнтэй насан туршид нь байх л ёстой зүйл юм байна л да. Мэдээ уншиж ийн гэд заримдаа хөхтөө зүүдэлдэг гэж штэ. Нууц биш бол ямар зүүдлээ. За алдаж их зүүдлнэ. Би ч тэгээд бодлооч байлаа ихэндээ бол залуу цаг үед чинь их имээдэг байлаа. Гар хөлний хөлс чинь асгарна. За тэгээд дээр нь духны хөлс тэр олон талаас тавьсан гэрэлт чинь халууцсан. Миний чадах юм шиг өөртөө баттай хэлж чадах үг маань нэвтрүүлэгч болж чаднаа л гэсэн тийм бат итгэл байсан учраас л би хийж чадсан болоо да чадан ядан. Гэхдээ одоо ч надад бас сурах юм зөндөөл байдаг юм байна. Хүн насан туршдаа л сурч явдаг гэдэг чинь яасан ч үнэн үг юм дээ тий. Тэгэхээр манай нэвтрүүлэгт бас нэг уламжлалдаг. Зочиндоо зориулж бид нар Монголын үндэсний олон нийтийн телевизийн Алтан сан өмөргөөс бичлэг бэлддэг. За тэгээ эхнийхээ бичлэгийг хоёул хамтдаа үзгөө. Ямар бичлэг гарч ирэх гоё юм бэ тий. Тэр болгон хараад байдгүй. Тэр болгон энэ олон жилээр чинь би өөртөө зориулаад хадгалж чаддгүй юм чинь тэр юм байхгүй юу? Тэгээ та нарын ажиллаж байгаа үед бас хуулаа давах хадгалах боломж нь хаалаа тий. За тэгвэл таны нэг бичлэгийг хамтдаа үзье. Баярлалаа. Шүлэг минь, хүлэг минь чивэд хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой. Шүлэг минь, хүлэг минь чивэд хоёр сар мэлмэрэн хээр хонтол дуулах ёстой. Алтан нар алган дээрээс мандтал дуулахад
Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй. Аялсан дууган алг дэлхийд төгтөл давхихад хүлэг чамд тэнхээлэг нэгэн шанц хэрэгтэй. Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт хүн ард минь загсан үггүй нэгэн захиасвэ. Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт хүрэн зүрхэнд нууцлсан холын нэгэн бодловэ. Унтаагүй нойр, уйдаагүй альжаа шүлэг минь. Ухаан бодлоос босоогорон төрсөн гуурст хүлэг минь. Молор эрдний гуурсан чи бид хоёрт харамлаагүй. Монгол түмний хэн гавьяаг хизээч мартах ёсгүй. За баярлалаа. Энэ бол гоё юм бэ. 1983 онд очичоод 83 он гайхалтай. Одоо би цэл залуугаар л байж тээ. Тэгээд би дорны их найрагчийн хүлэг минь шүлэг минь гэдэг энэ сайхан найраглал гэж ярьдэн штэ. Энэ шүлэг бол одоо болор цом яруу найрыг наадмыг хөтлөхөд хамгийн ихэнд нь энэ шүлгийг уншихад яруу найрагчид бол хамгийн их дуртай сэтгэл зүрхэнд нь хоногшсон өөрөө ирэхгүй л одоо хүлэг минь шүлэг минь чи бид хоёр гээд уншаад эхлэхэд л бүгдээрээ алгаа ташдаг болсон байлаа ш нэг хэсэг. Тийм учраас гайхалтай сайхан. Энэ бол одоо манай дорны их найрагч явуу холонгой одоо тэл уулзалтын хэсэг байна л да. Тэгэхээр та залуухан одоо нэвтрүүлэгч бүсгүй. Тэгээд энэ дорны их найрагчийн дэрэгдэн зогсоод өөрийнх нь найрагдлыг уншина гэдэг бол бас их том даваа. Дээрэс нэг сандарч ирсэн үү? Гэхдээ одоо тэр үедээ сандарсаа мэдэхгүй юм шиг байсан бохоо их мангар тий. Тэр том хүний хажууд нь би сууж ийн тэл уулзалтын хөтлж ийн гэсэн тийм сүрдэм одоо над бол тухайн цаг үед байгаагүй. Ягаад гэвэл айхаач мэдэхгүй л их зоригтой орж исэн юм шиг байгаа. Тэгээд Ёнхор гэдэг их сайхан жүжигийн зохиолч байсан манай жүжиг өрн зохиолын редакцад шүлэг минь хүлэг минь гэдэг энийг чи заавал цээжлэн тэгээд үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд 10 цаг гэхэд очих ёстой гэд. Тэгээд би 11 цаг болж явахтал очисон чинь нөгөө үсээ янзлуулна. Үсэндээ бас нэг тайралт хийлгээ очисон чинь чи цаг хожимдлоо гэж намаа загнаа. Уйлаад би чинь одоо эсрэг хүсэж байгаа юм уу? Яаж байгаа гомдож байгаа юм уу? Тэгээд энэ салтанд орж исэн цаг үе байхгүй юу? Гүрээ маань бас одоо тэр тхийн зогсоолыг уншиж энэ тэл уулзалтан дээр уншиж исэн. Цэл залуугаараа сайхан байсан. Одоо энэ алдартай том яруу найрагчид ингээд өөрийнх нь одоо бичсэн тэр сайхан шүдлэг найрагдлыг ингээ гоё уншихаар дараа нь ер нь та нарт ямар сэтгэл хэлдэг чинь тухайн үед явуу холонгой танд бас ингээд өөрийнхөө төрсөн сэтгэлээ хэлж ирсэн үү? За хүүхээ энэ тэл уулзалт гэдэг том юмд ч н ороход одоо би ч бас сүрдээд bay шүү. Нэг таатай биш вэ гэж ярьж ирсэн шүү. Яа тэр нэг 7-8 хоногийн дараа л мань хүн тэнгэр дэвшсэн. Тэгэхээр бас тэр өөрийнх нь хувьд нэг тийм юу байсан болоо да гэж би хожим хойно нэлээд жоохон 40-50 өрсөн хойно л одоо өнгөрсөн цаг үеийг бодож илоо. Тэгээд тийм агуу хүний дэргэд нь хажууд нь өөрийнх нь дурсамжуудыг одоо ингээд хайсанд үлдсэн байгаад хараад суuna гэдэг бол ямар том их аз завшаа юм бэ? Энэ телевиз маань л одоо буян юм да тийм ээ. Тийм. Та ингээ хүүхд тахтаа нөгөө эх орон 52 гэ радиогоор одоо хүмүүсийн уншиж байгаа дуу шүлэг, яруу найргийг те сонсож яг энэ хүмүүс шиг ингэж уншиж сурах юмсан ийм нэвтрүүлэгч болох юмсан гэж анх хүсэл одоо бас мөрөөдөлтэй болж исэн гэж би уншижсэн. Тэгэхээр таны анх телевизд ороод анхны уншижсэн мэдээ юуны тухай мэдээсэн бол та сандгүй. Яаж санах вэ? Тэр чинь бүр мэдэхгүй. Тэгээ ямар юуны тухай мэдээ уншснаач мэдэхгүй. Гол нь л одоо би алдаж болохгүй л гэсэн нэг тийм шаардлагыг өөртөө тавиал орсон. Манай Цэ хандгай бол над тэр мэдээг одоо бусдад маш ойлгомжтой, маш сайхан үг бүхнийг одоо бүтэн хэлж сайхан дуу хоолойгоор дамжуулах ёстой. Энэ чинь чиний одоо үзэгчдэд ойлгож байгаа энэ Бямба гэдэг хүн ямар нэвтрүүлэгч хүн бэ гэдгийг чи өөртөө таниулж байгаа. Тэгээд энэ төр засгийн энэ мэдээ гэдэг бол маш хүндтэй хариуцлагатай гэл айгүй их том олон захиас хэлэл оруулж явах чинь юу уншнаа мэдэхгүй ямар мэдээ уншаад одоо гарч байгаа 10 минутанд юу болоод гарсныг юусэн мэдэхгүй санахгүй л байхгүй юу. Анхандаа бол яг юуны тухай уншиж байгаа нь илүү чухал биш. Алдахгүй л унших нь чухал биш үү? Хамгийн сэтгэлээс чинь ингэж гардггүй уншижсэн мэдээ одоо шууд нэвтрүүлэг юу байсан бэ? Таны одоо сэтгэлээс юусаа гардаггүй?
Монгол хүн бүрийн л одоо сэтгэл зүрхийг догдлуулж ирсэн сансарт Монгол хүн нисэн тэр баярт мэдээ бол 81 оны 3 сарын 21 мэдээ авах нь шүү дээ тийм ээ. Одоо нэг бичлэг хоёулаа хамт үзье. Тэгээд дараагийн ярих сэдв эндээс мань тодорхой болох юм аа. Ардын хувьсгалын 71 жил Суут богд эзэн Шингис хааны төрөн үлзий хийсний 830 сүүлрэлт хайлсан Монголын үндэсний их баяр наадмын халуун мэнд дэвшүүлье. Их хингэргэн дэлдэж, их отгон цоглуулж, баг хингэргэн дэлдэж, баг отгон цоглуулж, баяр наадман үүсгэе. Их шиглэн дэлхийн яруу найрагч үзэгч та бүхэнтэйгээ учран золгох цаг мөч ойрт сарлайн гэсэн шүлгээрээ шалгаран үлдсэн 10 яруу найрагчаас онооны давуугаар 5 яруу найрагч үлдээд байгаа юм. Дамбын Төрбат, Цэндийн Чимэд орж, Дөнгөтийн Цоодол, Арлааны Эрдэнэ очир, Отгоны Нандин цэцэг. Нийтийн дууны шилдэг бүтээлээс шалгаруулах морин хуур ер уралдаанд дуу сонгох хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, эхлэн бичигчид, сонирхогчдын 25 бүтээлийг сонгож авсан юм аа. Тэмээн дээрээс наран ойрхон дуугаран дуун дуртай үзэгчид та бүхний сэтгэлд өөрөө бүрч ойрхон болсон хөгжмийн зохиолч Сэргэлэн маань ардын дууны хандармаатай энэ уралдаанд оролцож байна. Дууны шүлгийг та бидний сайн танил яруу найрагч Монгол телевизийн Марал нэгдлийн редактор Гүрбазар зохиосон байна. Ямар гоё юм бэ тий. Таны нэг онцлог бол энэ оны шилдэг дуу шалгаруулдаг морин хур наадмыг маш олон жил хөтэлсэн. Улсын баяр наадмын одоо нээлт хаалт гэдэг. Энэ болгон бол таны нуруунд дээр бас их олон жил байсан. Тэгэхээр тэр одоо түүх үйл явдлуудыг таны хийжсэн одоо ажлуудаас жижигхэн хэсгийг бид ингэ сюжет толгой авч бэлдсэн байна. Яг ингээ харахаар танд хамгийн түрүү юу бодогдов? Хамгийн түрүүнд одоо их хингэргээ дэлдээд баг хингэргээ дэлдээд тэр цаг үе одоо миний сэтгэлд ойрхон орж ирлээ. Яагаад гэвэл цоодол маань залуухан тэгээд би тэр одоо наадмын баярын мишэл нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж исэн. Төв аймгаас бичижсэн тэр цаг үе байна л да. Тэгээд их хингэргээ дэлдээд гингүүд л яагаад ч мэдэхгүй миний инээ түрээд яашдаг, инээчдэг. Тэгээд цоодол маань хичнээн ч удаа их хингэргээ дэлдээд гэдэг үгийг хэлжсэн. Тэр цаг хугацааг одоо миний сэтгэлд их ойрхон орж ирлээ. Тэгээд ямар сайхан хүний залуунаас бүх юм дээр л одоо өөрөөрөө ч бахархлаа. Тэгээд телевизэдэж бас одоо энэ буйныг би ингэж эдэлж ард түмнийхээ танил болж явж тэл гэсэн хэмжээшгүй баяр төрж байна да, баярлалаа дүүдээ. Болор цом бол яа харахгүй манай одоо утга зохиолын одоо амьдралд бол хамгийн том үйл явдал нь байдаг. Тэгэхээр их олон одоо алдартай зарим нь өнөөдөр байхгүй байгаа бид бүхний бас домог мэт яригддаг тэр олон яруу найрагчтай та нэгэн цаг үедд хамт амьсгалж те тэр хүмүүсийн уран бүтээлээр хөдлөгдөж исэн байх гэж. Ер нь яруу найрагчд гэдэг чинь яг хүүхчиг дэвтрийн цагаан цаас шиг гэж ярьдаг шүү дээ хүүхдийг бид нар те. Инээхтэй инээгээл баярлахтаа баярлал гомдохтой гомдол хүүхд ямар ааш арын шиг гаргадаг үлээ яг л тэрэн шиг их сайхан агуу сэтгэлтэй усуд байдаг. Тэгээд би 20 хэдэн удаа болор цом яруу найргийн наадмыг Гунцгийн Бадарч их хүнтэйгээ одоо хөтөлж миний хажууд маш том төшиг тулгуурлаж явж байлаа. Гүрбазартай бас нэг цоодолтойгоо Батбаяртай ингээд 1-2 жилээр ингээд өтсөн. Хамгийн олон жил хамт хөтөлсөн хүн бол одоо яа харахгүй л Бадарч маань. Миний сэтгэлээс гардгүй нэг болор цом яруу найргийн наадам бол Цэндийн Чимэд орж малчин шүлгийг одоо малчин шүлгээрээ болор цом яруу найргийн наадмын төрөө авч ирсэн. Тэр циркт болж ирсэн сардч тий. Тэр бол үнэхээр гайхалтай сайхан яруу найргийн наадам байсан. Болор цом нөгөө талаар танд бас их хэрэгтэй наадам байсан байх гэж бодлоо. Ягаад тэгэхээр та өөрөө одоо үзэгчдэд бас тэр зохиолчийн бүтээлийг ингэж хүргэж идэх хүн учраас болор цомыг хөтлж явахдаа энэ шүлгийг дараа нь сайхан уншиж хүргэх юмсан гэдэг ч юм уу бас өөрийнхөө уран бүтээлийг дотроо бас тэн дээрээс бас сонголтууд хийсэн байдаг байх. Тэгэл би одоо нэвтрүүлэгч болох анхны гараа маань
шүлэг яруу найргийг цээжиж унших, уран яруу унших, уншилт л намайг одоо энэ нэвтрүүлэгч гэдэг энэ сайхан мэрэгжилд хөтлсөн байх гэж би боддог. Би жоохон одоо 6-7 настайгаас эхлээл Ламсрынгийн их гэдэг найраглалыг цээжлээд уншиж байлаа. Их гэдэг найрагч нэг өнчин ядуу хүүгийн тухай. Тэгээд тэрийг сумынхаа клубын тайсан дээр уншаад олон ээжүүдийг олон хүүхнүүдийг уйлуулж ирсэн. Би уншихаар энэ нусууд уйлах ёстой юм байх л гэж боддог байсан болохоос би сайхандаа энэ шүлэг яруу найргийг сайн уншсан учраас уйлж ийн гэж ирэн тухай үедээ бодож ирсэн үгүй юм. Тийм учраас ерөөсө шүлэг яруу найраг гэдэг бол дандаа хүний сэтгэлийн угаас урсан гарч байдаг болохоор одоо миний хамгийн хүнд итгэж хайрлаж явдаг төрөл жанр бол аливаа нэг хүний одоо хөрөг найруулал, баяр ёслолын нийтлэлийн нэвтрүүлэг, шүлэг яруу найргаас гадна үргэлжилсэн үгийн өгүүлгүүд байна. Энэ бүхэн л одоо намайг нэвтрүүлэгчийн зах цухаас жоохон ингээд эмтэлж авах боломжийг олгосон юм болоо даа л гэж боддог. Би одоо тэгэл бараг л насанд туршдаа мөрөдлөөдөө болорд сум одоо 40 хэдэх болж ин доо. 43 дахь. Жил бүхний болорд сум яруу найргийн наадмаар төрөө авсан шүлгүүдээр уншиж CD гаргасан гэсэн айгүй их мөрөдөлтэй байлаа. Ямар гоё санаа вэ? Тий. Телевизийн маань 60 жил удахгүй болно. Энд бас энэ болорд сум яруу найргийн наадмын дандаа төрөөшлгүүдээр тийм сайхан CD болгож баяр дээр баяр нэмж яасан гэсэн нэг тийм далдхан бодол байна. Их л юм бодоод явна. За одоо нэвтрүүлэгт дахиад нэг бэлдсэн сюжетийг үзье. Энэ бол бас нэвтрүүлэгч гэдэг энэ хүмүүс маань дан ганц бас мэдээ уншдаг хүмүүс биш юм аа гэдгийг харуулах энэ сюжет байгаа. Энэ эмэгтэй ээж чинь үү? Мэдээж? Бетси охиныг барбараа хүртэлж авсан юм аа. Үрчилж гинэ. Мөн таарчтай. Хүүхэд асрах газар олов. Өөрөө хүүхэд гаргаагүй мөртлөө яаж дараа нь хүмүүжүүл чадах вэ? Та ч одоо юу яриад байгаа юм бэ? Рожер, би чамтай хамт эндээс явмаар байна. Би 21-тэй гэдгийг мартаагүй биз? Харин би чамайг санхүүжүүлдэг гэдгийг чи мартаад байна. Одоо чи хуруугааг. Чи намайг үгэн гэж бодож гинөө? Харин ч үгүй шүү. Чи аагаа юу? Үгүй. Аагаагүй. Анжела, алив цомхоо орондоо байвал цаажрын шүү дээ. Энэ нийтэлд шуу байгаамаа. Чи хатгаатай өвчтэй байгаа шүү дээ. За одоо орж цонхоо хаадаа өх юм минь. Ээжээ би дандаа л ийм шуутай болохыг хүсдэг штэ. Та надад гуйгаад аваад өгчих л дөө. Юу? Энэ охин хүнд ч юу ч өгдөггүй юм. За таны дуу оруулсан киноны 3хан киноны жижиг хэсгээс бид нар авч бэлтлээ. Тэгэхээр нэвтрүүлэгчээс гадна маш олон кинонд та дуу оруулсан. Баримтат кино, уран сайхны кино гэдэг Хүүхдийн кино хүүхдийн кино тийм. Ер нь тэгээд нэвтрүүлэгч хүнийг одоо ажилд нь даадах дуу хоолойны өнгөний өөрчлөлт, дуу хоолойгоо хуургах энэ бүхэн дээр нэг хөвлөдөг зүйл бол яхаа аргагүй уран сайхны кино. Уран сайхны кинон ч н одоо тухайн үедээ бид нар чинь 70 хэдэн он, 80 хэдэн онд бол шууд ордог байлаа. Орчуулга маягаар л зүгээр даадаг. Тэнд дуу хоолойны жүжиглэлт байхгүй. Зүгээр л өөрчлөлт байхгүй, зүгээр л текстийг яадаг. Тэгээд сүүлийн үед нь одоо хүүхдийн дуун дээр хүүхчиг дуурах, эмэгтэй хүний дуун дээр яаж дуурах уу, зандарсан, тэгээд хөгшин эмгний дуу тэр бүхэн чинь хоёр хэрэгтэй болдог тий. Тэгээд бидний хувьд бол нэвтрүүлэгч хүний хувьд бол хэцүү байсан л да. Тэгээд шаардлага тавихаар чинь тэр шаардлаганд нь одоо хүрэхийн тулд яхаа аргагүй нэг дуу хоолойгоо хүүхд болгож яг тэгээ залуу цаг үе чинь бас тэгж нарийнх хүүхдийн дуу хоолойнд тойлж бас арай гайгүй байдаг юм л. Түүнээс одоо жоохон нас ахаад яатсан хойно бол хүүхдийн дунд хойлж дуурна гэж байхгүй шүү дээ. Саяны энэ хөх шуугийн кинон дэр та яг тэр нэг
охин эмгүү хоёрын дүрд ингээ хоорондоо харилцан яриад байгааг яг ингээд та оруулаад байгаа хгүй. Тэгэл нэг хүүхдийн дуу гаргаад ахиж нэг настай хүний дуу гаргаад тий. Камер авахгүй яаж дуурах вэ тэр чихвчин дээр ямар дуу ирж ин тэр нь л одоо аль болох дүүцэл дуурал шаардлагатай болно. Тийм учраас харьцангуй бас бие барих тийм үү гайгүй болохоор тэгж дуурайд идэг юм болов гэж би бодож ирсэн тухай үдээ. Одоо дуу оруулалтыг бол нэлээд гайгүй хийцэн дээ гэж боддог кино ч юу. За миний хувьд бол Зогс ээж буудлаа шүү. Зогс буудлаа шүү ээжээ гэдэг нэг Сильвестр Сталлоны Америкийн кино. Тэрний одоо ээжийнхэн дүрд би яасан. Тэгээ нэлээд танхай ээж байсан л да. Тэрэнд би гайгүй оруулчудаа гэж бодож ирсэн. За одоо нэвтрүүлгээ үргэлжлүүлээд бас нэгэн сюжетийг үзье. Тэр одоо юу ах юм бол? Яасан сонирхолтой юм бэ? За юу байх юм бол? Оо хишиг өдөр. Хишиг өдөр нэвтрүүлгийн энэ дугаард оролцох урилга авсан нэвтрүүлэгч Бямба, Цоодол, Одхон, Норуу Ирэнчин нар Агийн хэмээн нэрлэгддэг жижүүрийн унаанд суухдаа шинэ хамт олон хийж үзээгүй ажилдаа учран золгоно гэхээс сэтгэл нь хөдөлж байгаа нь мэдээжээ. Гэвч би чадна, бид чадна. Чадах ёстой гэсэн өөдрөг бодол хашир ухаан эдэнд бий. Тэднийг цахилгаан тээвэр компани жирийн нэгэн ажлын өдөр ин хүүхдэж бүхий л зүйл дүрм журмаараа явууллаа. Нэвтрүүлэгч нарын 2 нь кондуктор, 2 нь засварч нар ажиллах зөвшөөрөл авсан юм а. 7 номерын троллейбус аль чиглэлд үйлчлэгийг та бүхэн сайн мэднэ. Гэвч илүүдэх юм. Үйлдвэр комбинат 7 буудлын чиглэл. Жолооч Эрдэнэ цэцэг кондуктор Алтан цэцэг нар Бямба Отхон хоёрын анхны багш болж зааварчлага зөвлөмж өглөө. Гэвч олон хүн дотор сайнтай, муутай, уулын модон дотор урттай богинотой гэсэн үг бий. Үйлчлүүлэгчний харьцаанаас их зүйл хамаарна. Цаашид хэрэгхийг одоо бүгдээр харцгаая. Өдөр урт ажил дөнгөж эхэлж байна. Ер нь тэгэд ажиллаад 2-3 цагийн дараа ингээд яхад бол нэлийн туршлага суух байртай л болж ин. Тэгээ үе хаяа нэг кондуктор хийгээд ингээд үйлчлээд байх юм бол бас л боломжтой л юм гэж бодож байна. Хишиг өдөр нэвтрүүлгийн хэсгээс бид нар бэлтлээ. Тэгээд энэ дугаарт манай радио телевизийн нэвтрүүлэгч нар оролцсон юм байна лээ. Тэгээ нөө дэлгэцээр хардаг одоо нэвтрүүлэгч маань автобусын дотор кондукторыг явж хаар тухайн үед хүмүүс яаж хүлээж авч байсан бол тань бас нэг хийж үзээгүй тийм ажил мэргэжил хийхээр ямар мэдрэмж төрж байсан бэ? Их сонирн байсан. Тэгээд бидний дуу хоолойч нэг олны танил болцсон байдаг. Тэгээд за мөнгө өгөөрэй, урагшаа яваарай гэхээр ч одоо эргэж харав. Радио сонсож байгаа юм шиг, телевизээр мэдээ уншиж байгаа юм шиг тийм нэг зарим нэг анзаараад нэг томорж ийсэн. Тийм цаг. Оройн нөгөө юугаа дуусаад буухтаа нөгөө төлөвлөгөөгөө бол минийх чинь нэг 2-3 төгрөгөөр дутцсан байсан. Отхоных бол явцав таарсан байсан. Тэгээд отхон бол мундаг сайн кондуктор хийсэн. Тэр өдөр би бас нэг 2-3 төгрөгийн алдагдaltaй байсан. Тэгж бодохоор одоо мөнгө өгөхгүй явчихаар араас нь нэхэл дагалж болоогүй за гэж хэрэгцсэн байх шинэ. Сайн нэвтрүүлэгчийг ер нь сайн багш төрүүлдэг юм уу, сайн найруулагч төрүүлдэг юм уу, эсвэл хамтран хөтлөж байгаа одоо нэвтрүүлэгчээс их шалтгаантай байдаг юм уу? За мэдээж одоо сайн нэвтрүүлэгч болохын тулд хувь хүнд авьяас байх хэрэгтэй тийм ээ. Авьяасгүй бол одоо алхамж явахгүй ч гэж ярьдаг тийм ээ. Монголын радио гэдэг бол нэвтрүүлэгчдийн уурхай болсон сайхан газар. Миний анхны багш бол Жансан гэдэг одоо техник речи хичээлээр Монголдо ганцхан тийм сайхан нэвтрүүлэгч байсан. Жансан багшийнхаа одоо анхны шавь нь болж байла. 77 онд одоо энэ нэг хүний одоо нэвтрүүлэгчийн дөртөө болгоход танд хариуцуулж байна гэсэн тэр юу сэтгэлд минь одоо хадаатай л явдаг юм да. Яг энэ цаг мөчид бас студид энэ нэвтрүүлэгт бас нэг гинтийн зочид хүрэлцэн ирсэн байна. Хоёлаа хүлээж авах уу? За хүлээж авъя. Яс сони. Ой. Ямар хөөрхөн бэ? За Монголын телевизийн бахархал болсон сайхан нэвтрүүлэг юм багчтай. Баяр хүргье. Сайхан нэвтрүүлэг. Баярлалаа.
Баярлалаа. Хөөрхөн штэ. Хөөрхөн штэ. Баярлалаа. Баярлалаа. Ясан хөөрхөн бэ? Миний сахыг гэж. Баяр хүргэе. Баярлалаа. Энэ шинэ чи яасан? Намайг ч баярлалаа. За ингээд манай нэвтрүүлэгчид бол ингээд олоолаа болж үрдсэн байгаа тийм. Сайхан үлдэж байна уу та? За. Сайхан яасан. Намайг одоо нулимсыг нь гаргахлаа. Ямар хөөрхөн бэ? Баярлалаа хондруудаа танд. За дурсамж дурддахаас сэргээсэн энэ одоо сайхан нэвтрүүлэгчд Монгол Улсын соёлын гавьяа сэтгэлтэн Жамдоржийн Бямба гэдэг энэ одоо хавьяаст нь сайхан нэвтрүүлэгт оролцож байгаад бид одоо их баяртай байна. Энэ одоо хүний зүүж явсан микрофоныг зүүж, энэ хүний одоо сууж явсан сандал дээр сууж, залгамж үеийн хойч үеийн нэвтрүүлэгчид өнөөдөр ажилласаар бас одоо энэ хүний үйлс ажлыг одоо үргэлжлүүлж яваа гэж бодохоор бидэнд бас бахархалтай байдгийн. Энэ хүн бол 1970-аад оны сүүл үеэс Монголын радиотой, Монголын телевизтэй ажил амьдралаа холбосон нэвтрүүлэгчийн уран чадварын өндөр гайхамшигыг бол ажиллаж явах хугацаанд үзүүлсэн бидний бахархал болсон ийм одоо сайхан нэвтрүүлэгч, сайхан эгч маань юм аа. Тэгээд өнөөдрийн одоо энэ нэвтрүүлэгт дунд үеийн нэвтрүүлэгчдийн төлөөлөл, залуу үеийн нэвтрүүлэгчдийн төлөөлөл оролцож Бямба эгчтэй баяр хүргэж, эрүүл энхийг, аз жаргалыг, сайн сайхныг, эрч хүчийг, цог золбоог, ажлын амжилтыг, амьдралын гэгэн сайхан бүгдийг хүсэн өрөөж яваад их баяртай байна. За баярлалаа. Баярлалаа. Хайртай дүүнэртэй. Бид бүхэн маань бүгдээр одоо дунд үеийнхэн залуу үеийн нэвтрүүлэгч маань бүгд одоо Бямба эгчээсээ, Нарамтай эгчээсээ гээд олон сайхан ахмадуудаас одоо маш их сайхан ур чадваруудыг одоо сурсан, бидэнд бас зааж өгсөн тийм ээ. Да ялангуяа манай Бямба эгч бол арга байхгүй агуу тэр одоо яруу найргийг бол жинхэнэ одоо шид мэт амьлуулдаг үгийн шидтэй ийм одоо гайхамшигтай гайхалтай дахин давтагдашгүй, дахин төршгүй ийм нэвтрүүлэгч. Тэгээд одоо ингээд энэ нэвтрүүлэгчдийг энэ агуу сайхан эрхэм малдрыг одоо энэ хэмжээнд их сайхан өндөрт өргөж одоо бидэндээ бас өвлүүлж ингээд зааж сургасан тандаа одоо маш их баярлалдаг шүү. Хайртай шүү багч. Баярлалаа. Хайртай дүүнэ. Москвад битээр бүтэн жил хамтдаа амьдарч ажиллаж байлаа Москвагийн радиод. Дээр нь өөрийнх нь төрсөн нутагт нь очиж төрсөн нутгийнхын тайзан дээр тайлан тоглолтож байна. Хамт хийж байлаа. Хүний сайхан ихч байх гэдгийг, мэргэжлийн хувьд үлгэр дуурайлал, манлайллыг үзүүлэгч байх гэдгийг хамгийн гол нь хүний сайхан ихч байх гэдгийг л сурсандаа баярлалаа гэх минь. Баярлалаа. Баярлалаа. Удаан жаргаараа. Баярлалаа. Яс сайхан үгүй. Одоо бид хаа явж байгаагаа одоо Бямба эгчийнхээ одоо ур чадвар, уншилт тэр үлгэр жишээгээр бид нэр одоо баримжаалж ингэж явдаг. Тийм учраас миний эгч бол телевизийн мэргэжлийн нэвтрүүлэгчдэд бол үнэхээр луужн нь болсон. Агуу багш нь болсон ийм сайхан хүн шүү. Та минь урт насалж удаан жаргаарай. Тандаа хайртай шүү. Үндэсний олон нийтийн телевиз бол үнэхээр маш олон сайхан нэвтрүүлэгчтэй. Тэгээд юунд л ийм сайхан нэвтрүүлэгчтэй билээ. Сайхан яруу найраг та бүхэн минь сонирхолтой. Ер нь манай Бямба эгч бол өөрөө одоо Завхан нутгийн уугуулхан шүү дээ. Тэгээд одоо Завхан нутгаас төрж гарсан одоо дэлхийн хэмжээний дорны яруу найрагч Бигзийн яваа болонго их олон сайхан шүлгүүдийг үнэхээр нэг гайхалтай ингэж амьлуулсан. Тэгээд бид нар бас өнөөдөр Бямба эгчтэйгээ хамтдаа Бямба эгчийн манаас брэнд болсон одоо дорны их яруу найрагч Бигзийн яваа болонгой би хаан төрөвөө гэсэн Монгол хүн бүрийн зүрхний толтолсон энэ сайхан яруу найрагаас бас үзэгчдтэй одоо толилуулъя, санардуулъя гэж ирсэн байгаа. За баярлалаа. Хөхманхан тэнгэрийг эзэгнэн төрлөө би хөмсгөн сарны айлах алсын алс тойрогт холын хоёродны тохиох бяцхан чөлөөнд хоёр нүдний үзүүрт сэнхэрлэх төдий тэртээд хөхманхан тэнгэрийг эзэгнэн төрлөө би цаст цагаан уулыг эзэгнэн төрлөө би сан хүүрэг савсаж үүд сороо хориголд цасан ширхэг зарцаж мөсгөлөх халилд царига хүйтэн өвл сарлагийн бухт очсон цаст цагаан уулыг эзэгнэн төрлөө би онгон цэнхэр талыг эзэгнэн төрлөө би орг саарл зэрэглээ хавар сүмэлзэх хүндийд орсон буурын шүд өвд хангинах хоолой үлэг гөрвөлийн мөрийг өдий хүртэл хадгалсан онгон цэнхэр талыг эзэгнэн төрлөө би мөрөн голын усыг эзэгнэн төрлөө би
мөнгөн сарны сүдэрд толиорон хөвгөд олгонд миний өвөг дээдсийн морин туурайд наалтсан хүний нутгийн шороог ариун усааран угаасан мөрөн голын усыг би эцэг нэнхэн төрлөө би. Сайхан бүсгийн сэтгэлийг эцэг нэнхэн төрлөө би. Соромсон дундаан талимаарах алаг нүдний мэлмэр энд сайлын үнэр ханхалсан дээлийн хормон нуглаасанд санан ойсох цэвэр чимтгий аашинд нь сайхан бүсгийн сэтгэлийг эцэг нэнхэн төрлөө би. Үнэр ялдам айгангыг эцэг нэнхэн төрлөө би. Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд үрэл усан шүүдэрт нь одод гэлбэлзахад илбэнд үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд үнэр ялдам айгангыг эцэг нэнхэн төрлөө би. Зүүрмэглэгч хун шиг гэрийг эцэг нэнхэн төрлөө би. Зүүдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон осорт зүрхэн улаан галтай ган тулганы тотгонд зүүн түмэн үед Монгол хүний дээшсэн зүүрмэглэгч хун шиг гэрийг эцэг нэнхэн төрлөө би. Инхээд хүлгийн дөрөг эцэг нэнхэн төрлөө би. Тэдмэн жорооморны шанхны үзүүрийн чичиргэн тэнгэрийн салхинаас бусдыг дээрэн гаргаж үзээгүй тэнгэр говийн сүрэг онгон хулангийн уруунд тэнгхэд хүлгийн дөрөг эцэг нэнхэн төрлөө би. Хөх тэнгэрийн орныг эцэг нэнхэн төрлөө би. Хөх Монгол алдарсны үе дамжсан домогт хүчирхэгэд эцсийн нутагт мандсан хувьсгалын дүлэнд хөрс талтан дэлхийн үрчлэт магна болсон хөх тэнгэрийн орноо эцэг нэнхэн төрлөө би. За ингээд өргөцсөн зочныхоо одоо амьдралын дурсамжаар хэсэгэн зураа илэхэд маш олон сайхан дурсамжийг, маш олон бүтээлийг бид та бүхэнд одоо хэсэгэн цугсаас нь бас ярилцаж хүргэсэн байхаа гэж бодож байна. Ингээд дурсамж дүүрэн сайхан амьдрахын тулд хүн тэр дурсамжаас өөрөө бүтээдэг юм байна гэж ингэж бодож суулаа. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг одоо талархан хүлээн авч өргөдөө ирсэн танд маш их баярлалаа. За маш их баярлалаа шинэдээ. Хамгийн их намайг одоо сэтгэлийн минь уйраасан, нүдний минь нулимсыг цэйлэгнүүлсэн ийм гинтийн мөчийг одоо ихчтэй ясанд баярлалаа дүүдээ. Бас хайртай дүүнэрийн маань энэ сайхан нэвтрүүлгээрээ дамжуулж одоо уулзуулсанд хэмжээшгүй их баяртай байна. Ингээд одоо бид нэвтрүүлгээ үгээр жаргаж байна гэдэг үгийг одоо нэвтрүүлгийн төгсгөл мэдээж хэлдэг. Гэхдээ энэ нэвтрүүлгийн төгсгөлийг та хийх үү? За. Дурсамжтай үдэш нэвтрүүлэг маань үгээр жаргаж байна. Ингээд манай нэвтрүүлгийг үзэж суугаа. Үзэгч олон та бүхэн минь эрүүл аз жаргал, инээд баясал дүүрэн байх болтугай гэсэн ерөөлийг өргөё.